хуулийн шинжсэн найруулгаар бол 3-4 асуудлыг шийдсэн байгаа. Нэгдүгээр нэмэгдсэн үртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх аж ахуй нэгжийн орлогын жилийн орлогын одоо дээд хязгаар нь 10 сая төгрөг байсан бол 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл нөөц төлөгч болох босго нь бол 5 дахин нэмэгдсэн байгаа. Хоёрт нь бол энэ бүртгэл хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор борлуулалт, худалдан авалт талын одоо мэдээллийг бүртгэлийн одоо POS машин буюу кассын захин машинаар дамжуулж бүртгэлийн одоо энэ баримтыг олгодог болсон. За энэ баримтыг бол иргэд аваад энэ баримтаараа бол бас урамшуул, цуглаанд оролцох, буцаа олголт авах ийм хэрэгтэй болсон. За аж ахуй нэгж байгууллагууд энэ баримт олгосон бүртгэлийн нэгдсэн системдээ бол энэ борлуулалт хийсэн бүх баримтаа бол захин мэдээллийн шугамар бол бүртгэлийн мэдээллийн системд оруулж байгаа. Тэгэхээр нэг талаасаа бол аж ахуй нэгж байгууллагын борлуулалтын орлого, гүйлгээний хэмжээ бол илүү тодорхой болох. Энэнд нь бол иргэд одоо хяналт тавих ийм нөхцөл бүрдсэн. За өөр нэг асуудал бол энэ урамшууллын асуудал. Иргэдийнхээ энэ хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэрэглээ худалдан авсан хэрэглээнийх нь захин баримттай үндэслэж бид нэр 19 удаа ийм суглаа зохион байгуулсан. Энэ азтай шалгаруулах. За энэ суглаагаар бол нийтдээ бол нэг 86,177 азтан шалгарсан байгаа. Ингээд 3.6 тэрбум төгрөгийн ийм одоо урамшууллыг бид суглааны үр дүнгээр олгосон. За хамгийн бага нь бол 20,000 төгрөгөөс эхлээд дээдлэл нь 100 сая төгрөг хүртэлх суглааг бол энэ 86,000 хүнд өгжээ. За ингээд энэ оны одоо хуулийн дагуу бол энэ оны 2 сарын 1-ээс одоо эхний 3 сарын 31 хүртэлгийн хугацаанд бол сангийн яам улсын төсөөс энэ нэмэгдсэн үртгийн албан татвартай бараа худалдан авалт хийж тэгээд энэ баримтаа бол энэ захин мэдээллийн системд бүртгүүлсэн иргэдэд төлсөн татврынх нь одоо 20% буюу өөрөөр хэлбэл нийт дунгийнх нь бол 2%-ийг бол буцаа олгохоор ингээд ийм хуультай. За энэний дагуу бол үндсийн татврын албанаас бол энэ 1 сарын 15 хүртэл нөө бид энэ бүх юунуудыг бол баримт хийсэн иргэдийг бол бүртгэл имийг бол хийгээд төлсөн тэр худалдан авалт хийсэн баримт юмтай тулгсан. За ингэхэд бол энэ урамшуул хэлбэрээр буцаа олголт авах 620,409 ийм иргэний одоо баримт бол бүртгэгдсэн байсан өнгөрсөн 16 оны үр дүнгээр. За энд бол нэг 35.5 тэрбум төгрөгийн буцаа олголт олгохоор одоо ингэж баталгаажиж шалгагдсан байгаа. За энэ мэдээлэлээ бид нэр бол сангийн яамд өгсөн. За сангийн яамныхан маань энийг энэ баримтыг авч үзээд ингэ санхүүжилтийн их усны шийдээд тэгээд Монгол банкаар дамжуулж энэ буцаа олголтыг олгох нь бол илүү цаг хугацаа хэмнэсэн хурдан шуурхаа явах юм байна гэж үзээд ингээд сангийн яам, Монгол банк, татврын ерөнхий газрын хамтарсан санам жижиг байгуулж энэ их усрыг Монгол банкнд байршуулсан. Та бүхэн мэдж байгаа өмнө нь хүүхдийн мөнгийг бас ийм замаар Монгол банкаар дамжуулж олгож исэн. Их үр дүнтэй шуурхаа олгож исэн. За энэ ч одоо бас саяын юугаар батлагдлаа. Үндсэндээ 2 сарын 1, 2, 3 гэхэд бол энэ 2-3 өдөрт бол нийт одоо буцаа олголт авахаар ингээд баримт нь баталгаажаад өөрийнх нь иргэдийнх нь үндсэн мэдээллийн юм нь бол үнэн зөв бүртгэгдсэн 482,587 ийм иргэний баримт бол Монгол банкнд очсон 34.5 тэрбум төгрөгийн одоо санхүүжилт олгохоор ийм очсон байгаа. Ингээд энэ оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 17 цагийн байдлаар өнгөрсөн 7 хоногийн одоо 5 дахь өдрийн 17 цагийн байдлаар 461,865 иргэнд нийт одоо үнийн дүнгээр нь бол буцаа олголтынх нь 97%-тай тэнцэх ийм хэмжээний буцаа олголтыг өгсөн байна. За тэр Монгол банкнд очисон мэдээлэл нь очисон иргэдийн бол 95.7% нь бол буцаа олголт авсан. Өөрийнх нь одоо дансанд нь тэр мөнгө нь орсон. За нийтдээ бол энэ 33.8 тэрбум төгрөг орсон гэсэн үг. За одоо бол ингээд энэ өнөөдөр бол энэ үлдсэн 20,722 иргэний нэг 700 сая төгрөгийн буцаа олголтыг бол хийж байна Монгол банк. Ингээд цаана одоо биднэрт үлдээж байгаа бас 100 гаруй мянган иргэн байгаа. Би дээр бас хэвлэлийн баг хурал хийж явахдаа хэвлэлийн хүрээлэн дээр хэлж ирсэн таа бүхэн санаж байгаа. 120 гаруй мянган иргэний
яг өөрийнх нь үндсэн одоо мэдээллийн юм нь бол бүрэн биш байна. Овог нэр, регистрийн дугаар, за банкныхын нэр, банкны дахь тэр одоо дансны дугаар нь, утасны дугаар нь гэх мэт үндсэн энэ 6 мэдээлэл нь бол бүрэн ирээгүйгээс болоод бид нар саяын энэ буцаа олголтод бол энэ 120 мянган хүнийг бол сангийн яамда мэдээлэл өгч чадаагүй байгаа. За ингээд сангийн яамнаас сангийн сайдын чиглэл ирсэн. Тэгээ ингээд энэ 2 сарын 15 хүртэл дээрх иргэд одоо энэ өөрийнхөө үндсэн мэдээллийг энэ системд шивж оруулах юм хугацаа өгсөн байна. Одоо өнөөдрөөс хойш 9 хоногийн дотор бол энийг буцааж олгож буцаа олгох гэх мэдээлэлээ бүрэн болгож зөв болгож залруулж шивэх юм ажил хийгднэ. Тэгэх юм бол энэ асуудлыг бид нэр хэрвээ мэдээлэл нь 15 гэхэд үнэн болоод ингээд ороод ирэх юм бол бид нэр цагаан сараас өмнө үлдсэн энэ 120 мянган иргэнийг бол 2 дахь ээлжинд нь бол өгч болцоотой юм аа. Ийм байдал нь иймэрхүү байна. За ер нь бол арилжааны нэг 13 банкаар дамжуулж энэ мэдээллийг бол манай Монгол банкны хийсэн байна. Тэгээ бас зарим сайт энэ төр дээр бас буруу зөв мэдээлэл гарсан тэрийг бас бид нар залруулах хэрэгтэй. Манай Монгол банкныхан бол маш шуурхай ажиллаж 3 хоногийн дотор 461 мянган иргэний энэ буцаа олголт 34 тэрбум төгрөгийн буцаа олголтыг хийсэн байна. Тийм учраас бас Монгол банкны энэ төлбөр тооцооны энэ ажилтнууд Монгол банкныхантай бас бид нэр баярлсан талархснаа хэлэх ёстой. Хэрвээ бид энийг төрийн сангаар дамжуулж хийсэн бол нэлээд их олон хоног зарцуулах байсан. Тийм учраас Монгол банк бол сайн ажилласан гэдгийг бол хэлэх байна.